киноны маань эхлэл хэсэгт жижиг тасганы цагдаа зам дагуу алхаж явахдаа оршин суугчдыг гэртээ харах цаг болсныг сануулan хонх дуурган явж байлаа. Түүнийг нь сонссон зоогийн газрын ажилтан эмэгтэйч тунгийн аравчилж үйлчлүүлэгч нартаа харах цаг хэдийн болсныг сануулна. Болгоомжтой хараарай гэд үдэж өгснийхөө дараа үүднийхээ хаалгаа чанга гихчин сайтарт өгчээд хаалганы хажууд байрлах учир битүүлэг чулууг бүрэн бүтэн байгаа эсхийг нь шалгалаа. Энэ үеэр нэгэн байшинд аав хүү хоёр шатар тоглон хамтдаа суун. Аавынх нь хувьд насны ирэхээр ой ухаан нь муудаж нэг ясандаа зүнчгсэн тул хажууд нь заавал харгалзаж асрах хүн хэрэгтэй юм л да. Эмч эмэгтэй ирснээ хүүгийн аавд доод хонгил руу орох цаг боллоо гэж хэлэхдээ бид хараахан тоглож дуусаагүй байна штэ гэд гомдоод хамаг шатраа тарааж орхихон тэр. Харин хүүгийн хувьд тосгоны цагдаад тусалдаг цагдаагийн орлогч маягийн хүн гэхүү дээ. Удалгүй бүрэнхий болж эмчч бас үүдэнд байрлах үл мэдэгдэм чулууг шалгаснаа тотогшорлоо. Ахлах цагдаа боёд тосгоноо бүхэлдэн шалгаж дуусаад өөрийн байрандаа очиход үүдэнд нь ямар нэгэн осол гэмтэлгүй өнгөрсөн 96 шөнө гих хачирхалтай бичиг үзэгдэнэ. Бүрэн харанхуйн өмөрөхөд нэг их хугацаа үлдсэнгүй. Ингээд өөр нэг байшингийн үүдэнд нөхрөө хүлээн зогсох эмэгтэй. Охин нь ээж дээрээ ирснээ аав ирнэцтэй харанхуй болохоос өмнө ирэх ёстой штэ гэд бяцхан зүрхэндээ сандарлаа. Харин яг энэ үеэр түүний аав уушин газрын шалан дээр аль хэдийнэ тасарчсан хэвтэж байдаг. Нөхрөө хинээс ч илүү мэдэх ихнэр түүнийг нь гадарлсан бололтой. Хараал идэгж хилээд хаалгаа чанга хааж дотогш оров. Ингээд тасганыг бүхэлдэн түнэр харанхуй нөмрлөө. Бяцхан охин нь өрөөндөө орж ирээд яг унтах гэж байхад нь гаднаас хэн нэгэн байшингийн цохыг нь тогшоод ерөөс болдоггүй. Хөвшин эмээний захирсан хоолоогоор миний охин цохон дээрээ хүрээд иргээд ятгаснаа. Эмээ нь орж болох уу гэд инэхтэн цохоо онгойлгоч агшинд жинхэнэ төрхөө харуулах нь аимшигтай. Маргааш өглөө хөл хөдөлгөөн тийм ч ихгүй зэлүүд замаар охин хүү хоёртойгоо нэгэн гэр бүл явж байлаа. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн уушин газар тасраад унчихсан эцэг гинэт сэхэл авч гэрийн зүг гэлтрэн. Гэрийн бараа ойртох тусам тасганы хүмүүсийн шивэр авир хийх чимээ тодорч өөрийнх нь байшингийн гадаа нэг л баргаар царайлсан хүмүүс түүнийг угтлаа. Юу басныг ядмакан тархиндаа авахуж арай ойлгоогүй зогсож байтал ахлах цагдаа гүйж ирснэ. Чи одоо хүүхдтэй байж цохоо хаах ёстой биздээ хэмээн хашгирч эхнэр охин хоёрынх нь хүн харахын эцгүй болтлоо сэглүүлсэн цогцснуудыг харуулдаг юм. Босоод элдвийг ярилцсан шигээ явж байтал замыг нь таглан аврах том мод замын голд унчихсан байгаа нь харагдлаа. Шуурганд л унчихсан юм бахта. Буцаж яваад тойрчлих бастаа хідүүлээ гэд ярилцаж байх хооронд нь гинэт сүрэг хар хэрэг ямар нэгэн муу зүйл тохиох гэж байгааг сануулах хайтай яг дэрэгдэн гуайхч нислэлтэн. За саяхны хүртэл бидэнд зөвхөн гэр бүлийн л хувийн байшингуудыг харуулсан шүү дээ. Тэгвэл энэхүү том нийтийн байшинд олон хүмүүс нэг доор нэгдэн амьдардаг. Байшингийн дотоод үйл ажиллагааг бүгдийг нь зохицуулагч босс эмэгтэй Донно дэлгэцэнд харагдаж байна. Энэ байшинд цагдаагийн төрсөн хүн найз охины хамтаар энэхүү байшинд амьдардаг юм л да. Гэсэн хэдий ч аав хүүгийн хоорондын харьцаа тийм ч сайн биш. Ерөнхийдөө хүн аавдаа дургүйг чигвэл илүү тохирох юм болов уу? За өнөөх гэр бүл уцанд нь сүлжээж байхгүй, интернет ч байхгүй явсаар урьдчилан нас барсан ээж охин хоёрын оршуулах ёслолтой давцаад ирдэг юм. Хурдны зам хаашаа явбал хүрх хэсгийг нь асуухад тэр толгод руу чиглээд яваад байдаа л гин. Гэхдээ хамгийн хачирхалтай нь юу гэж? Оршин суугчид тэднийг эргээд ирэхийг бүгд мэдж байгаа. Ингээд тэд хэлсэн замаар нь яваад л байлаа. Хэсэг хугацааны дараа яг өнөөх газраа дахиад л буцаад ирсэн байхаар нь за буруу замаар эргэлт хийсэн болохоор л буцаад ирлээ дээ хэмээн нэг ихэн бодлого дахиад л яваад өглөө. Оршин суугчдын нэг нь тэд байна штэ гэхэд эмхтэй дүүн тийм ээ. Хамгийн хэцүү нь угаасаа энэ үе шүү дээ. Гэртээ хүргэх замаа олно гэж найдах үе хэмээн халаглана. Гэр бүлийн хоёр туудалгүй ам зурж эхэлдэгч дахиад л буцаад ирсэн байгааг хараад энэ удаад болж ихнээсээ л айж эхэлдэг. Айц гинт нөмрөөд авч хурдхан эндээс л явцгаая гэж хэлээд тосгоноос хөдлөөд явж байтал урдаас нь хаанасаа гинт салгалаад гараад ирвдээ гэмээр нэгэн машин өмнөөр нь орж ирснээр замаасаа гарч газрын уруу руу онголдчихлоо. Аав охин хоёр эхлээд ухаан орж ээж нь ухаан алдсан байдалтай. Харин хүүн хөлөө ширээний хугарсан хөлөнд зоочгсон хөдөлж чадахгүй хэвтэж байдаг. Хоёр цагдаа ярилцсан. За туутахгүй л нарж харах нь. Үүнээс цааш явбал тэр гэр бүл аюулд орох нь байна гэд машиныхын дугуйг хаглаад зогсоох зорилгоор хідэн зүйл бэлдэж байх хооронд нь өнөөх урдуур гарч ирдэг хар машины жолооч тосгоны хүмүүсийг олж уулзаад тэнд осол гарчихлаа гэд хэлэхэд нь боёд тэдэнд туслахаар яарвчлангуйлээ. Түрүүний хар машинд дахиад нэг залуу байсан байж ядаж байхад хар тамхи хэрэглэжсэн за ухаан санаа нь уулан дээр л байж байна. Түүний дараа өнөөх осолд орсон гэр бүлийнхэн дээр очиж хүүг нь машинаас гаргахын тулд эмчид нэг цаг орчим шаардлагатай байна л гин. Тэгтэл түүнээс өмнө нарж арах гээд байдаг. За тэгвэл өнөө шөнө машинд хонхоос өөр арга алгадаа гэд учир битүүлэг өнөөх чулуу
залууга эмчид харуулна. Ингээд эхнэр охин хоёрыг нь нар жаргахаас өмнө бушуухан тосгон руу явуулж харин нөхөр нь хүүтэйгээ эмч цагдаагийн хамтаар дөрвүүлээ шөнийг эндээ өнгөрүүлэхээр шийдэж байгаа. Авчирсан чулууга өөд хэсэгт үлгэж хүнжлөөр цонхыг битүүмжилж эхэллээ. Яг юу болоод байгааг бүрэн эргцүүлж амжаагүй байтал боёд цонхны завсраар шагааснаа тэд ирчихлээ гэж хэлнэ. Үнэхээр л хэлснийхэн дагуу хэсэг хүмүүс машиных нь эргэн тойронд ирээд шавчглаа. Аавд нь инхүү тайлбарлах гэж хичээн. Тэднийг юу гэдгийг бид мэдэхгүй ч ямартай ч хүн бусын зүйл. Энэ сахиуснууд тосгоны байшингуудыг тэднээс хамгаалдаг. Сахиус байрлуулад хаалга цонхоо сайн хаачихвал тэд нар орж ирж чаддгүй юм. Анх удаа л машин дотор туршиж үзэж байна гэж хэлдэг. Харин Жим энэ хүн чинь сэтгцтэй юмтай юм шүү гэсэн харцаар харан суулаа. За нийтийн байрлал явсан хэд маань арай гэж нэг юм орж ирэхтэн дооноо бидэнд журам бий. Бусдынхаа аюулгүй байдлын төлөө ирсэн зочдыг хүлэх ёстойг сануулдаг. Масуурсан залуу гинтл юу ч хийж магтгүй тул ортой бэхлээд эхний ээлжинд аюулгүй болголоо. Дооноо ойлгуулах гэж оролдоно. Ойлгохгүй байгааг чинь мэдэж байгаа хэдий ч энэ бол зайшгүй авах ёстой бидний арга хэмжээ. Учир нь бид чамайг сайн мэдэхгүй. Гэхдээ юу гэж энэ байшинд байгаа хүн бүр чиний одоо туулж байгаа зүйлийг өмнө нь туулаад үзчихсэн. Та нар тэр замаар өнөөдөр хэдэн удаа эргэж очсон бilé. Уг нь бол шулуун замаар л яваа зү. Зам дээр мод бас хэрээнүүд харсан биз? Тийм ээ. Тэрийг чинь хүн болгон л хардгийн. Гадаа байгаа хүн бусын зүйлс анх хийх дуртай. Биднэр тоглож бас хөгжилддөг. Би энэ газарт ирээд 3 жил 6 сар 17 хоног болж байна даа л гин. Эмчийг тусламж үзүүлэхээр ослын газарт ирчихсэн байх хойгуур нь эмнэлэг эзгүй байж тарлаа л да. Тэр хойгуур нь нөгөө цайны газар ажилладаг Сара энэ чиний буруу биш шүү гэж хэлэнгүүтээ ослын газраас ирсэн залуугийн гүрээнийхэн судас руу сүлбээ талчдаг. Гэхдээ ядчил ингээд зогсчихсан бол Сара би чадахгүй штэ гэд нэг л хийзүүлтэй яриад байдаг. Цагдаагийн орлогч гээд нэг залуу байснаа да. Яг одоо түүний аав нь эмнэлгийн бие нэг давхарт асрагч эмэгтэйтэйгээ хамт байгаа. Асрагч эмэгтэй ослоос ирсэн залуугийн биеийн байдлыг нь шалгах гээд дээш гартал хаалга нь онгорхой байж байх ба хажууд нь өнөө хүн бусын зүйлүүд чинь байж байн чинээ огт бодсонгүй. Харин нөгөө талд Сара усанд орчхоод гараад ирэхэд нь ахын түүний хувцсыг цуснд бодогдсон байгааг нь анзаарч хов. Энхүү охин дүүгээсээ шалсаар байгаад чи яг юу хийчихсэн бэ гэхэд охин дүү би эмнэлгийн хаалгыг онгорхой орхичихсон гэд үннээ хэлж байгаа. За маргааш өглөө нь машинд хоногт өөрүүлсэн дөрөв маань урьд шүнийг сайн л тавж. Гисэн хідээж харамсалтай цагдаагийн орлогч Кенни буцаж ирээд эмнэлгийн хаалга онгорхой байгааг харангуйтаа зүрхэн зогсчих шахна. Шатаар яран ууруудахад асрагч эмэгтэй зогцстой хамгийн ихэнд нүүр тулхан тэр. Үгүй элгүүдээ аваа гэд хаалганых нь өмнө ирэхэд хөөх юм аав нь аль хэдийн мөнх басыг үзжээ. Тосгоны нөгөө талд ослоос гарсан гэр бүл байшин дэрцгэн гадаа хүүгийн нүдэнд нэгэн хүүгийн дүрс харагдлаа. Харин хоёр давхарт нөгөө мансуурсан залуугийн юм нь гарсан бололтой орилж чарлаад уналгүй яхав. Дооноо дахиад л эхнээс нь тайлбарлах шаардлагатай болдог шүү. Киноны эхлээд охин эхнэр хоёроо амьд бусын зүйлд алдчихдаг архичин аав байна да. Тэдний байрлаж байсан гэрт нь шинээр ирсэн гэр бүлийг амьдруулахаар болдог. Адилхан хүүхдтэй хүмүүс болохоор ч тэрөө та хоёр анзаарахгүй хормол өнгөрөх юм бол хүүхдүүд чинь яг ийм аюулд орно шүү гэдгийг сануулж боддоор харуулахын тулд хэрэг гарсан бяцхан охины өрөөнд гэр бүлийн хоёрыг оруулж харуулдаг юм. Харин энэ хооронд хүн бусдаас өөрийгөө тусгаарлсан нэгэн хачин залуу дээр очиж яриа өдлөө. Юм хайгаад аа мó? Би хайхт чинь туслах юм уу? Хариуд нь дургуйлгсан өнгөөр би юм хайгаагүй байна. Модод байрнаасаа хөдөлсөн байна уугүй юу гэдгийг нь шалгасан юм аа гэд хэлэх үед их чин цаанаас нь дүүгээ дуудаж загнаж байгаа. Тэрнтэй битгээр тэр чин гажиг амтан байлээ. За шүн боллоо. Өмнөх эцэг эхийн алдааг дахин давтахгүй тулд бяцхан хүүгийнхээ хажууд аав ээж нь хамтдаа унтцгаахаар болж харин том охин нь өөрийн хүслээр зөрсөөр байгаад гэр бүлээсээ тусдаа нийтийн байранд амьдрахаар болдог юм аа. Сарагийн хувьд хоолны газартай ажиллахаар ирэхээ болчихвол хүмүүс с жиг авчих байх гэж бодонгуудаа юу ч болоогүй юм шиг жүжиглсээр л яваа. Тайби охин дээрээ очиж бид нар дээр хүрээд ирчихэлтэй. Яг л ийм хүнд хэцүү үед хамт гэр бүлээрээ байх хэрэгтэй шүү дээ гэхэд охин нь та тоглоод аа мó? Аавтаа хоёрыг салах гэж байсныг чинь намайг мдээгүй гэж бодоод аа мó? Салгынхаа өмнө сүүлийн удаа гээд гэр бүлээрээ аялалд гарсан чинь энд хүрээд ирсэн биз дээ. Эднийх маань Томс гээд дахиад нэг хүүтэй байсан ч хүүн нас барчихсан. Ээж нь тэрхүү уу гашуугаа дийлж чадахгүй байсаар гэр бүлийнх нь харьцаа хүндэрч улмаар аав ээж хоёрын салах шийдвэрт хүрсэн юм байлээ л дээ. Жули үргэлжлүүлэн хэцүү гэдгийг нь мэдэж байгаа ч танд дахиад хоёр хүүхэд бий. Яагаад бид хоёр танд хангалттай биш байгаа? Ээж их чинь маргалдаад хараа хяналтгүй байх хооронд хүүн саяхан цохны цаанаас нэг эрэгтэй хүүхэд хараад байснаа да. Яг тэр хүүхдийг Викторч бас багтаа харж байсан юм байна лээ. Бусдад харагдаагүй хэрнээ энэ хоёрт харагдсан нь ямар нэгэн учир утгатай байх гэж санаад тэр хүү
хүүг хоёулаа хайж олж уулзах хэрэгтэй байна гэд Виктор хүүг нь дагуулад явчихдаг. Мэдээж хэсэг хугацааны дараа эцэг их хоёр нь хүү маань алга болчихлоо гэд бөөнл юм болно. Викторийн хувьд одоогоор энэ газарт ирээд хамгийн удаж байгаа хүн нь анх эрэхтэй энэ хүүшгэл жоохон байсан. Тэгтэл гинтл нохоо хуцах чимээ гараад Викторийн мартагдсан байсан эртний дурсамж нь үе орж ирээд түүнийг нэлээд их зүй байдалд оруулдаг. Жим Таби хоёр ч хүүгээ хайж олж ирж тарамагц муугаар нь хөөх юм уу Викторийг л хөөж туулаа. Гэртээ эргэж ирэнгүүтлээ хүүхэд байхдаа зурж байсан зурагнуудаас авахж түнхөд нохой хүү мод гих мэтчлэн эн чинь миний багын дурсамж байсан байна шүү дээ гэдгийг ойлгож авдаг. Харин Жуулийн нийтийн байрандаа хөөхөн дасаж эхэлж байна. Залуу хасууд өөрсдийнхөө өрөөнд түүнд ор гаргаж өглөө. За хоолны газарт Сара хоол бэлтгэж байхад нь зүүн шуугаар нь гинтл хүчтэй өвдөлт өгч хүү гал химэн дараагийн даалгавраа авдаг. Ширээ өөд хартал шинээр ирсэн гэр бүл алхах гэсэн ч хөлн сөхөрч гинэт таталт өгч эхэллээ. Энэхүү оройн эмнэлэгт эмчийн хяналтанд байхдаа эмчээс ихээхэн хачин зүйлс асуугаад байдаг юм. Хэрвээ бүх хүнийг гэрт нь хариулж чадна гэвэл түүний төлөө ганц муу зүйл хийх нь буруу биш үсттэй. За маргааш өглөө Боёд бодлоо цэгцлэхийн тулд эхнэрийнхээ шарил дээр очино. Энэ газарт ирснийхээ дараа хайртай эхнэрээ алдсан юм байна лээ л дээ. Сүүлийн хэдэн өдөр надад үнэхээр аимшигтай байлаа. Хэд хоногийн өмнөөс яг л аавын гар шиг миний гарч бас салгалж эхлэх боллоо. Гэхдээ юугэж надад бүх хүнийг гэрт нь хариулах нэг галзуу санаа байгаа ч хэрвээ тэр нь бүтэхгүй бол би байдлыг уламжлалд ортуулах гээд байх юм. Тийм болохоор л надад ямар нэгэн тохио чиний минь тусламж хэрэгтэй байна. За тэгтэл энэ үеэр Сара эмнэлгээс хулгайлсан хүйтэн мис халаасандаа хийгээд хүүгийн гэрлөө явчихв. Ирснийхээ дараахан би ахынхаа ажилдаг сарвч руу хүүгчинд дагуулж яваад амьтад харуулж болох уу? Түүнд лав хөвчлөлтэй санагдах байхдаа гээд ээжийг нь гэртээ үлдэхийг ятгсан ч аз болж Таби хамт явнаа л гэдэг. Сарагийн ахын хувьд дүүгийнхээ хийсэн хэрэгээс болж ойртоо маш их айц дунд байгаа. Самвартан дээр очиж хэрвээ бүх зүйлийг үннээр нь хэлээд хэрэгээ хүлээчихвэл биднийг уучлж магтгүй шүү дээ гэсэн найдлага тээсээр дүүгийнхээ хийсэн бүх хэргийг намжилдаг. За энэ хооронд Сара хүүтэй хоёулахнаа үлдэх боломжийг хайна. Нэрээ малын байранд нэг нууч байдгийн. Харахуу гэд Табиг дагуулж орж нууч руу гинэт түлхснээ. Уушлаарай үүнийг би бүх хүний төлөө л хийж байгаа шүү гэж хэлээд гаднаас нь төгжээд явчихдаг. Дараа нь Сара хүүг яг барьж авахтай зэрэгцэн ахан түүнийг зогсоохыг хамаг чадлаараа хичээнэ. Харин Сара энэ бол сүүлийнх байх болно гэж тэд надад хэлсэн. Энийг л хийчих юм бол бүгд гэртээ харин штэ химээгээ тагтаагаа ноцолдож байх зураа санамсаргүй байдлаар ахынхаа хоолойг хэрччихэн тэр Савартан оройтож ирсэн ч одоо бүх зүйлийг ойлгож түүнийг зүгээр өнгөрүүлэхгүй нь лавтай. Харин хүү найсандаа хар хуртаараа нийтийн байрлал өгч рүүгээ гүйчихнэ. Ингээд туудалгүй аав нь бүх зүйлийг сонсоод сарвчнаас эхнэрийгээ гаргаж дараа нь Боёдтай ярилцлаа. Энэхүү үйл явдлын дараа Сара ойроо зовтчихсан юм байна лээ. Нар жаргахаас өмнө эргээд ирвэл бид түүний учрыг олно. Харин эргэж ирэхгүй байх юм бол аль хэдийнэ болчихсон гэсэн үг. За нөгөө талд энэ хэрэгээс болж юм чи өөрийгөө буруутгана. Би түүнтэй өчигдөр хоёулахнаа хамт хончхоод түүний ярьсан зүйлийг ухаж ойлгож чадсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй штэ хэмээн гимшдэг. Хариуд нь Боёд чи биднийг энд авчираагүй. Чи түүний толгойд тэр бодлуудыг ч суулгаагүй. Чи өөрийнхөө л хэмжээнд чадах бүхнээ л хийж байна шүү дээ гэд эмчийн гарыг хатгахад саяхан ширээн дээр унтраалттай байсан хөгжим гинэт асч дуу явж эхлэх бөгөөд түүнийг нь сонсон Боёд хэсэг алтмаарч надад дохиорч эхлэе гэж аяархан шивнэ. За маргааш өглөө болоход Сара буцаж ирсэнгүү гэж л бодож байсан үг нь тэгтэл Самвартан өглөөний номлолоо айлсныхаа дараагаар би нэг давхарлууга бодолсаараа хүлээстэй чигээр байж байдаг. Ахан дүү маань үл мэдэх дуу хоолой сонсдгоо гэж хэлсэн болохоор нь Сара энэ бүх зүйлийн учир шалтгааныг тайлахад туслах хүн байж магадгүй гэж хувьдаа бодоод одоохондоо амьд байлгаж байгаа. Хүмүүсээс түүнийг нууж байгаа шалтгаан нь хүмүүс түүнийг харчих юм бол амьд байлгахыг хүсэхгүй нь лавтай. Самвартан түүнийг ятгана. Хэдий ч юм уу зүйл хийсэн ч одоо сайн зүйл хийхэд хориотоогүй байна. Ах чинь ч бас үүнийг л хүсэг байсан. Ингээд нэлээд удаан ярилцсны дараа Сарад урдын адил ахин нэг өвдөлт өгч тэд чамд нэг зүйлийг харуулахыг хүсэж байна. Надад цаас хэрэгтэй байна л гин. Зурсан зүйлээ тайлбарлахдаа тэд чамайг энд анх ирэхэд чинь харсан гэсэн. Цүнх болохыг чинь харсан. Энэ бол тэдний баталгаа гэж байна хэмээн үг тайхад нь Самвартан бүр мэл гайхаж цэл хөхөрлөө. Түүний дараагаар нь газарт булаад аль хэдийнэ мартчихсан байсан зүйлсээ гаргаж иртэл тэдгээрийн дунд Сарагийн цаасан дээр зурж өгсөн зураг нь байхан тэр. Ингээд ямартай ч Сара хинт ч хэрэггүй зүгээр нэг солиотой амтан биш байхан. Тэрээр үнэхээр энэ газрын ямар нэгэн зүйлтэй холбогддог юм байна гэдгийг нь мэдэж авдаг билээ. Нөгөөтэйгүр Боёдын хувьд эхнэрийнхээ шарил дээр надад нэг санаа байна гэд байсан нь тосгоны хүмүүс айцаасаа болоод тосгоноосоо гарч
гарч ойроо явдаггүй. Сахиу сүүлд машинд ажиллаж байсан болохоор ойдч бас үйлчлэх байхаа гэсэн багахан найдвартайгаар ганцаараа ойроо явж энэ бүх зүйлээс гарах гарц хайх санаатай байгаа юм байна лээ. Харин Кеннигийн хувьд Бойд яг аав шиг л нөмөр нөлөгтэй хүн. Саяхан аавыгаа алдчихсан байгаа дээр түүнийг ч бас алдах үедээ хэмээн айгаад Бойдыг ойроо явна гэхийг сонсонгуудаа энэнд нь маш их дург үзэж улмаар уурлаад яваад өглөө. Жаахан тайвшрахыг нь хүлээж байгаад Бойд артаас нь очдог. Тэр үедээ хэлдгийн Кенни сонсооч аавын минь өвчин надад удамшаад сүүлийн үед хүндэрч байгаа нь илүүтэйгээр мэдрэгдэх боллоо. Удахгүй би тосгоны хүмүүсийг хамгаалж чадахгүй болох нь. Тиймээс л одоо чадаж байгаа дээрээ энэ бүхнээс гарах арга замаа олохыг хүссэн юм. Үүнийг биелүүлэх ганц боломж нь итгэж найдаж болох ганц хүн чамд энэ тосгоныг даатгаж үлдээх юм шүү дээ хэмээснээр манай хоёр ч нэг юм уучраа олцгоолоо. Жим их нэртэй энэ гэрлнүүд асаж ажиллах боломжгүй юмнууд байх юм. Учир нь гэрлнүүдийн утсыг тастаад харахаар голд нь цахилгааны утас гэж юм алга. Үнэхээр ойлгомжгүй юм аа гэд ярилцаж байх зур Жейд надад нэг санаа байна гэд ороод ирдэг. Машин дээрээ очиж машинаас хэрэгтэй байж болзошгүй зүйлсийг салгаж авна. Энэ хоёр маань уул шугамнда хоёулаа инженер хүмүүс юм байна лээ. Антеныг хамгийн өндөр харагдах нэгэн модон дээр байрлуулж ямар нэгэн дохио хүлээн авч магадгүй л гэсэн бодолтой байгаад байгаа. Тэгтэл Жейдийн нүдэнд нэг л хий зүйлс харагдаж эхлэв. Буцаж ирээд цайны газарт харсан үдсэн зүйлсээ мартахгүй гिचэн дэвтэрт буулгаж байтал түүнд цай өгөх гээд ирсэн Кеннигийн ээж нэг зүйлийг сансан бололтой. Гал тогооны агуулгад хадгалж буй эд зүйлс дундаас өмнө нь энэ газарт байсан нэг хүний тэмдэглэлийн дэвтрийг нь харуулхад өөрийнх нь харсан үдсэн зүйлтэй яг цав таархан тэр. Дараагаар нь оройн хоолны цагаар тэмдэглэлийн дэвтрийн хуудас дотор хоёр хуудас л хоорондоо наалтчихсан байгааг нь анзаарч түүнийг задлаад хартал энэхүү тэмдэглэлийн дэвтрийн эзнийхэн зураг байдгийн. Тухайн зургийг илүү их ойртуулад хартал цаана нь Виктор энэ газарт хүүхэд байхдаа ирж байсан гэснээ дээ. Тэр үеийнхэн зураг байж таардаг. За тайбич бас ир нөхрийгөө эзгүй байх ойгоор зүгээр суусангүй. Хүүтэйгээ хамт энэ бүх цахилгаан хаанаас гарч ирж байгааг нь олж мэдцгээе гэд байшингийнхаа тавилгуудыг зайчилж эхэлдэг. Нөхөр нь гэртээ эргэж иртэл сайн уу аваа? Зөндөө их шороо байна да гэд зөрөөд яваад өглөө. Би нэг давхарлуу бомох зэхнэр нь цахилгааны утас хаа хурж байгааг нь мэдэх хэрэгтэй байна гэд газар ухаж байх ба нөхөртөө явсан хойгоор чинь их хачирхалтай зүйл боллоо л гин. Энэ хоёр маань залуу байхдаа анх танилцаад эхний хэд болцооны дараа тайбын нөхөртөө өөрийн гараар бугуйч хийж өгчлээ. Дараа нь том охиныгоо эмнэлэгт дурдаг шүүн нөхөр нь тэрхүү бугуйчийг эмнэлэг дотроо алга болгочихсон юм байна лээ. Дээр үед алга болгоо дон удаан жил болж байгаа өнөөх бугуйч нь энэ газарт гинтл гараад ирж энэ бүх зүйлс хэтэрхий хачирхалтай байна да гэд эхнэрийнхээ үгэнд итгэж газрыг нь хамт ухалцахаар хүр завлаа. Ийхүү үйл явдлууд өнгөрсөөр шүнж боллоо. Эхнэр нь хүүгээ унтуулж хаад ирлээ гэхэд нөхөр нь өдөржин хүүгээрээ шороо зөөлгөөд хүүхдийн хөдөлмөрийн олон хуулийг таазурцсан байлаа шүү гэд нарга хийн. Яриагаа үргэлжлүүлэн тосгоны хамгийн өндөр байрлах болох нийтийн байрны дээвэр дээр антена гаргаж туршиж үзэх бодолтой байгаагаа ч хэлээд авлаа. Самвартан болсон бүх зүйлсийг Бойд дээр очиж хэлдэг. Харин нийтийн байрны нэг залуу бүрэнхий болоод ирэх үед үүдэн дээрээ хин нэгэнд зориулж баглаад цаг үлдээлээ. Тэгтэл өнөөх хүн бусын нэг эмэгтэйд нь дурлцсан байвал яах вэ? Уг нь бол нийтийн байр бүх цонхоо битүүмжилчихсэн байгаа. Нөгөө балайч нь хөшөж байгаад л өнөөхөө нийтийн байр руу оруулаад ирдэг. Инхүү өөрөө ч халуулах бөгөөд өнөөх нь бусдыгаа орог гэд цонх нээж өгөөтглөө. Шатан дээр сууж байсан ахын дээрээс ганц хоёроор цус тусалж эхлэх үед юу гэж нвэ гэд дээш хартал Хүмүүс орилдож эхлэмэгц бүхнийг төвөггүй ухаарсан Виктор Жулитэй хамт хоёр давхрын цонхоор буулаа. Нийтийн байрны хаалгаар гарч ирсэн хүмүүс бүгд л хот руу гүйлдэх буюу хувийн байшинд амьдарч байгаа хүмүүс рүүгээ гүйж байгаа байхгүй юу? Жулич бас тэдний адил аав ээжийн байгаа гэрлөө явъя гэхэд Виктор үгүй эсрэгээрээ ойроо орцгоё л гин. Учир юу гэвэл Викторийн нүдэнд өнөөх хүү үзэгдэж нэг л ойроо замчилж өгөөд байх шиг санагдсан. Гуйжин зүгээр л надад итгэцгээ гэснээр хамтдаа ойроо орлоо. Ойн дунд нэгэн модны хүн дээрөө Жулиг оруулахад яаж энд хүрээд ирэх болсныг мэдэхгүй ч тосгоны зойр дотор ороод ирчихсэн байлаа. За энэ хооронд Донна нийтийн байрнаас хамгийн ихэнд гарч ирсэн хүмүүсийг машинаараа авч яваад цагдаагийн байр руу хөргөж өгөх ба туслах гээд гараад ирсэн Самвартан маань өнөөх үзээрийн зүйлсүүдийн нэг нь гарч ирснээ хурц гомсаараа хүзөөрөө нь самардаад аччихлаа. Харамсалтай нь энэ бол эмчийн байр биш. Тусламж үзүүлж чадахгүй байсаар Самвартан маань амьсгал хураахан тэр. За ингээд кино маань Бойдын энэ газарт хамгийн анх ирж байсан цаг хугацааг нь бидэнд харуулна. Тухайн үед нар жаргах
гаргах тун төхөж байлаа. Машинтайгаа тосгоныг өнгөрөөд явах гэтэл замын голд самваартан гарч ирснээр тэднийг байшин луугаа дагуулж орж ирсэн байдаг. Энэ үед тэр сахиус хамгаалагч чулууг арай л олж нээгөөгүй байсан үе. Ёстой булан тохой бүртээ нуугдаад намайг л бити олоосай үүр хурдхан шиг л цагаасай хэмээн залбирдаг байсан юмсан ч самваартан маргааш өглөөн нь энд байгаа бүх хүмүүс шүнийг л давах гэж хичээдгээ гэд үнэхээр зөвхөрсөн байдалтай хэлэхэд хариуд нь боёд. Тэгвэл эхлээд жижигхэн зүйлсээс эхэлцгээе. Байгаа бүх нөөцөө цуглуулад систем бүтээж хүмүүс нэг нэгэндээ санаа тавьж эхэлснээр бид энэ бүхнийг даван туулж чаднаа гэд боёд бол энэ газарт хамгийн анх удаа итгэл найдвар өгсөн хүн. Энэ тосгоныг гэр шиг болгосон хүн нь гэхүү дээ. Өдрийн цагаар аюулгүй байдаг юм чин тэр хугацаанд энэ газрыг эхнээс нь явж судалцгаая л гин. Тэгснээ ханаас ч өмбөөмөд ямаа олж ирээд тэр тэнд дахиач бас байна. Бид малын сарвч барах хэрэгтэй болох нэ л гэдэг. За одоо харин Элис яагаад аавдаа тэгж их хатуурхаад байдаг юм бэ гэх учир тайлагдах болно. Боёдын хувьд энэ газраас гэр бүлээрээ амьд үлдэх нь л одоогийн нэн тэргүүний зорилт. Харин хүн аав дээрээ ирээд энэ газар ээжийн сэтгэл зүйд нэг л нөлөөлөд ах шиг байна. Та гэртээ ирэхгүйгээр хэд хонлоо. Гэхдээ та түнд яг одоо л хэрэгтэй байна штэ. Наад ажлуудаа төр зуур өөр хүнээр хэлчихэлтэй аваа. Хариуд нь боёд нарж харах гээд ойролцоогоор 4 цаг дутуу байна. Орой гэртээ очиод ярилцъя хүмүн. Амлж гинэ гэд хүүдээ амлалт өгдөг хэдий ч орой орсныхоо дараа зүг чигээ алдаж эцэст нь айж гүйж явахдаа нэг нөхрөө унчихдаг. Өдөлгөө түүн дээр нөгөө хүмүүсийн зүйлсүүд ирэх хэдий ч өөрийг нь алалгүйгээр цааш яваад өгөх нь хитрхи хачирхалтай байсан тул яг юунаас болоод намайг зүгээр өнгөрүүлчих вэ гэд эргэн тойрноо хартал дээрээ дүрстэй содон гихчийн чулуулгууд байдаг юм. Ингэжл боёд сахиуснуудыг хамгийн анх удаа олж тосгоны хүмүүс аюулгүй шүнийг давхтайгаа болсон юмсан ч чулуунуудаа өртлөөд ирэхэд нь өдрийн цаг байхад тосгоны хүмүүс бүгд айж сандралтан тал тийшээ гүйцгээж байдаг. Юу болоод байна гэд ойртоод хартал эхнэр нь тосгоны хүмүүсийг нэг нэгээр нь эхнээс нь буудаад яваад байх нь тэр эхнэрийнх нь буудаж байхдаа хэлсэн үг нь зүгээртээ энэ бүхэн бодит биш. Зүгээр л зүүдэндээ хүн үхэн гэж байдаггүй юм. Бүгд сэрж байж л бид нар гэртээ харьцгаана. Ингээд л хүүгээ яг буудах гээд чиглүүлж байхад нь хүүгээ хамгаалахын тулд өрсөөд эхнэрээ буудаад унгачдаг. За одоо цаг дээрээ буцаж очивол самвартны өөрт нь хэлсэн сүүлийн үгэнд итгэж ойруу ганцаараа явах гэж байснаа болоод Сараг дагуулж явах нь дээр юм байна гэж шийднэ. Боёд ойруу яваад эргэж ирэхгүй ч байж магадгүй гэдгээ аль хэдийн мэдэж байгаа тул хүү дээрээ очиж хайртай гэдгээ хэлээд гарч явлаа. Тэрийг нь сонссон Фатима найз залуу дээрээ ирээд үнэн хэрэгтээ тэр өдөр болсон зүйлс аавын чинь буруу биш. Чиний ч буруу биш. Харин бүгд энэ газрын л буруу. Түүнд хийж чадах зүйл байсан бол аав чинь хийх л байсан. Яг одоо түүний араас явахгүй болчи бүх насаараа харамсан шүү. Ингээд хүүн аав дээрээ гүйж очиж ааваасаа уучлалт гуйж амжлаа. Энэ зур Жули Виктор миний амийг аварсан гэд гэрээхэндээ дуулгадаг. Дараагаар нь Жим Дона дээр очиж нийтийн байрны чинь дээвэр дээр антийн байрлуулах гэсэн юм аа гэд төлөлгөөгөө түүнд хэллээ. Юуны тулд олуулаа байгаа билээ дээ. Тосгоны хүмүүсийг ажилд дайчлалаа. Харин ээж охины хувьд үл ойлголцлоо. Залруулаагүй л яваа. Тайби охиндоо тайлбарлана. Эцэг их болж байж л ойлгодог зүйлс гэж би. Эцэг их болсноор бүх зүйл маань хүүхдийнхээ төлөө л амьдрах болчихдог. Хийх ёстой ганц зүйл маань тэднийг хайрлаж хамгаалах. Харин дүүвч нь өгснээс хойш миний дотор ямар нэгэн зүйл эвдэрчихсэн. Тэрийг чухам яаж засгаа ээж нь сайн мэдэхгүй л байна. Аав бит хоёр чинь та хоёрынхоо төлөө дотор байгаа мэдрэмжүүдээ нууж бүх зүйл зүгээр мэд царайлж явсаар байгаад харин ч бүхнийг дордуулж эцэстээ ийм байдалд хүрчихлээ. Жули ээжигээ ийм хүнд мэдрэмж тээж явсныг нь одоо л нэг ойлгож ээж охин хоёр эцэстээ эвлэрдэг. За харин эсрэг талд боёд хамгийн анх сахиуснуудыг олж байсан газраараа дайраад гарлаа. Үүнээс цааш очиж байгаагүй хэсэг рүүгээ явах тул зүг чигээ алдахгүй гिचэн моднуудад тэмдэглэгээ тавин явдаг юм. Энэ үед Сара дахиад л дуу хоолой сонсонгуудаа газар дээрээ ухаан алдаад унчихдаг. Оройн нь сэргснийхээ дараа хэлдэг. Миний сонсож байсан хоолой энэ удаад өөр байлаа. Тэр өөрийнх нь буруу байжээ гэж хэлсэн. Бид яг одоо буцах ёстой юм шиг байна гэд хэлж дуусваагүй юу майхныг нь ямар нэг хүчээр сэгсчиж гарлаа. Маргааш өглөө хоёул майхнаас гартал яг л аалзны үрэнд ороод ирчихвүдэл гэмээр үзэмж огтлаа. Тудлаачгүй аалзнууд бол байх нь байна. Нэг нь бүр гүйж ирснээ боёдын арснаас хазаад ч явлаа. Хэсэг хугацааны дараа боёд яг л эхнэрийнхээ айдлаар ухаан санаагаа алдаж эхлэхэн тэр энд гарах зам гэж байхгүй юм байна. Энэ муу газар чамайг зөв зүйл хийж байгаа юм шиг
холбогдуулдаг. Найдвар байгаа мэт мэдрэмж өгснөө дараагаар нь үгүй хийчихнэ. Энэ бүхнийг нь сонсон Сара яг л хэрэгтэй үедээ түүний сэтгэлийг тайвшруулж өгдөг. Би чамд туслана хэмээн гараа өгснөөр цааш явцгаалаа. Удалгүй л ойд шуурах шинжтэй болоод ирлээ шүү. Эн чинь яг юуны илэрлэл вэ гэхээр тун удахгүй энэ шуурга тосгоныг чиглэнэ л гэсэн үг. Ийм байдал манай хэд нийтийн байрны дээвэрлүү антин зууж байгаа. Тухайн ажилд хүн бүрл гар бие оролцох бөгөөд хүмүүсийн зүрхэнд анх удаага итгэл найдвар төрсөн. Энэ бүхэн бүтээсээ хэмээн дотроо залбирч бас догтлж байгаа. За залуусаа бил нөө. 1 2 3. Дотор байгаа хүмүүс 3 талаад гэрлээ асан шүү. Бүх зүйл бүтэж эхэлж байгаад бүгд л баяртай харагдана. Тайбын нөхөртөө бидэнд бие төлөвлөгөө хэрэгтэй бистээгээд байшин руугаа буцаж газраа үргэлжлүүлэн ухаар явдаг юм. Гэсэн хэдий ч шуурга айсв. Энэ бүхний хажуугаар зэлүү дайн гүнд аадар орж эхлэх аж. Тинхүү яван явсаар эцэст нь гэрэлт самхагч олж харлаа. Харин эсрэг талд чим радио станцаараа биднийг сонсож байгаа хүн байвал хариулаач. Тусламж гуйж байна. Бидэнд туслаач хэмээн хідэнтэй асуухаагаад хэн нэгэнтэй холбогдохыг битүүхэндээ найдахаж тосгонд бороо орж эхлэхдээ зэрэгцэн харилцуурын цаана нэгэн эрэгтэй хүн уцаа авсан бололтой. Байна уу гэж ярьж байснаа өөрөө жи мөн үү? Уучлаарай та хэн гисэн бэ гэд лавлахт нь ихнэр чинь тэр нүхийг ухаж болохгүй л байсан юм. Үүнийг нь сонсонгуудаа жим нэг л зүйл буруу байгааг хэдийн ойлгож байшин лууга хар ирчээрээгүй лээ. Энэ мөчөд байшин доторх бүх гэрэлнүүд дэлбэрч улмаар ухаж байсан газар нь цуурч ангал үүснээр ихнэр нь тэр нөхрүүгээ унчхав. Тайби юу болоод өнгөрснийг арай ойлгож амжаагүй байтал архан талд нь Виктор гинэт гараад ирдэг. Тэгснээ үнэхээр хүрээд ирчээ. Чамайг надад ирнэ гэж хэлсэн юм. Цагаан хуцтай хүү. Тийм болохоор намайг эндээ хүлээж байгаарай гэсэн юм. Одоо харин хоёулаа эндээс хурдан явах хэрэгтэй. Тайби юу гинэ гэд дээш хартал байшин дээрээсээ нурж эхлэх нь тэр. Нөхөр нь хар хурдаараа гүйж ирээд байшиндаа гүн хонхор үүссэн байхыг харах бөгөөд ихнэрийгээ байн нэрээр нь дуудан хашгирлаа. Харин нөгөө талд ойн гүнд боёдын бие муудаж эхлэх ба нар жаргаас өмнө ядчил чи амьд үлдээ. Намайг энд нь үлдээч гэхэд Сара би таныг ганцаарнг нь үлдээж чадахгүй л гин. Хэд хормын дараа цагаан хуцтай хүүгийн хоолой сонсогдож тийшээ орчихвол аюулгүй гэд модны хүн дээрөө заадаг байхгүй юу? Сара өөрсөдөө байсан ганц сахиусаа түүнд өгөөд мод руу оруулмагц гинэт худгийн ёроолд гараад ирсэн байлаа. Тавчуухан газар их л ээж хүн байна уу? Туслаарай хэмээн хамаг чадлаараа бархирна. Энд тэнд л үмэн самунтай ядаж байтал тосгоны хоолны газрын гадаан нь урьд хожид үзэгдэж байгаагүй нэгэн автобус ирж зогсгон тэрэ. За инхүү цувралын маань 1-р бүлэг дуслаа. 2-р бүлгээрээ утгагүй уулзгаая. Баяртай.